Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочинд нийслэлийн аврах ангийн штабын дарга Дэд Хурандаа Цогт баяр. Өнөөдөр бас бид сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулаад онцгой байдлын байгууллагт үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдын төлөөлөл болгож энэ удаагийн нэвтрүүлэгтээ ярилцахаар бас урьсан байгаа. Яг одоо бид хоёрын сууж байгаа энэ газар бол таны ажлын гараагаа эхэлсэн онцгой байдлын ерхий газрын харьяа үндэсний аврах бригад дээр хүрэлцэн ирсэн байна. Онцгой байдлын байгууллагт та ер нь хэдэн жил ажиллаж байна? Ажлын гараа бас хэрхэн эхэлж байсан бэ? Миний би 2004 онд Батлан сургуулийн ахлагчийн сургуулийг шүгүрчин аврагч мэргэжлэр төгсөөд дууссан ангид гамшаа авал тусгай ангид байх үед тамирч ирж ажиллаж байсан. Тэгээд дараа нь аврагч тэгээд бүлгийн дарга хийж байгаад одоо яг би тэрийн сууж байгаа энэ газарт мэргэжил дэвшлэлт авчин сургуулийн төв гэж ахлагч бүрэлдэхүүнийг бэлддэг онцгой байдлын сургуулийн төв байгуулагдаад аврах ажиллагааны багшаар тамирагдаад тэгээд дараа нь хууль сургууль дээр ахлагчийн сургуулиудыг нэгтгэх гэж тэнд аврагчдын багшаар очиод аврагчдын багш хийж байсан. За дараа нь Жаргалант цэргийн 113 дугаар ангийн тамирчиж ажиллаж байгаад 2017 оны 2 сарын 17-нд нийслэлийн иргэдийн гамшаа сам сургалтын төв гэж анх байгуулагдах дээр явцад нь багшаар тамирагдаад ингээд багш, ахлах багш, орлогч, зохицын орлогч хүртэл ажиллаад 2025 оны 6 сарын 18-нд нийслэлийн аврах ангийн 105-ын штабнаар тамирагдан одоо хүртэл ажиллаж байна. Энэ нийслэлийн аврах ангийн унагт дээр Улаанбаатар хотын нийт объектын гал төмрөөс бусад бүх төрлийн дуудлаганд очиж үүрэг гүйцэтгэх. За галын голомтон дээр дотроо хүнтэй байх аврах ажиллагаа зохион байгуулах тийм тохиолдолд бол нэмэлтээр очиж үүрэг гүйцэтгэж байгаа. Ийм хоёр үед. Нэг нь бол дээр Улаанбаатар хотоос гадагшаа 100 км дотроо, нэг нь Улаанбаатар хоттой бүрэн Улаанбаатар хотынхаа аврах ажиллагаа зохион байгуулдаг. Жишээ нь 2025 онд за 188 удаагийн дуудлагын нийт дуудлагын 34%-ийг өндрийн аврах ажиллагаанд дуудлага эзэлж байна. Тэгэхээр энэ өндрийн аврах ажиллагаа гэдэг дуудлага сүүлийн маш ихээр идэвхжсэн. За тэгээд автын ослууд, өндрийн аврах ажиллагаа, за хавар 100 бол усны ослууд их байна. За хос холбоос энэ төрлийн юмнуудыг өнөөдөртөө заах, за тэгээд бүрэлдэхүүний өндрөөс буух дадлага сургуулийг нийт бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. За уугар. За явлаа. Ахлагчийн курст нөгөө дотоод хэргийг сургууль сурж байхад манай ахлагчийн курсын багш байсан. Тэр үеэс хойш ингээд бол тэр үе танилцж байсан. Усны дуудлага, зам тээврийн осол, өндрийн дуудлага, ерөнхийдөө дуудлагын дэвшлэнүүдэд цог явдаг даа. Тэгээ өөрөө алдандаа гэсэн сэтгэлтэй, ерөнхийдөө бол яг цэргүүдээ гэсэн бид хийдэг гэсэн сэтгэлтэй. Тэр нь тийм асуудал байгаа. Одоо тэр хүнд иймэрхүү асуудлууд байгаа гэдгийг нэг бүрслэн мэддэг. Тэгээд нэг бүрслэн ганцаарчлан уулздаг гэх юм. Тиймэрхүү асуудлууд. Хүнийх нь хөвд бол хүн шиг хүндээ л гэж хэлнэ. Тэ. Тэр хүн амнасаа ирсэн голомтон дээр очиод хин нэгнийгээ за ороод энийг гаргаад тэгээд ингээд тим шийдвэр гаргаж ажиллана гэдэг бол айгүй бас хэцүү. Тэгэхээр энэ хүний маань чадамжинд хэрэглээ хэдэн минутаас хөө барих уу хэр удаан ажиллаж чадах уу гэдэг юмыг бид ч өөрсдөө мэдчихэж байна. Ерөнхийдөө хүн усанд шумбуулчаад олсыг бариад хамгаалж яхаа оронд өөрөө шумбчаад ч юм уу өгвөл өөрөө тэрэ уурхайн юу руу орчоод ингэ байж байгаа нь арайч нэг талд амарч юм шиг санагдчихсэн үе бас биш үү. Яг дуудлага бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн сэтгэл эмзэглүүлэм одоо нүд халтарм ийм зүйлүүдийг одоо өгдөг. Ер нь хамгийн эмзэглүүштэй тийм дуудлагууд ер нь юу байдаг юм бэ? Би чинь Хинтээ аймгийн Мэдрэл сумын яриад түн. Тэгээд тэндээ 8 төгсөөд тэгээд 10 жилээ болох дээр Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийг төгссөн. За тэгээд тэрний дараа Батлан сургууль төгсөөд ингэж явж байгаа албанд ороод ажилласан. Тэгээд нэг дуулгаар яваад очсон чинь 10 жилийн ангийн маань хүүхд тараад би тэгэхэд бүлгийн дарга байсан л да. Яасан гэвэл энэ миний 10 жилийн маань ангийн хүүхд байна. Тэгээд би одоо бас яг 10 жилийн ангийн 2 хүүхдээр ажилласан шүү дээ. Айгу бас хэцүү л байдیں۔ Яг тэгэхээр найз нөхдийнхөө
юун дээр осол дээр ажиллана гэдэг бол хэд хоног бодогдно. Тэгэл дээрэс нь бас урдны цуг байсан үе юмуд их бодогддог. За дараагийн зүйл нь их жоохон бага насны хүүхэд надад аюу хэцүү байт юм аа. Ер нь тэгэл нөгөө жоохон юм болохтой чинь жоохон тэгээд бас нэг автын осол ч юм уу усан живдсэн байх ч юм уу тэгэл хөрхидөг үе зөндөө гарна шүү дээ. Тэгээд тэр үед энэ тэр жоохон сэтгэл ер нь их өвднөө. Тэгэл ер нь өөрийгөө тайвшруулах ямар арга жарга байх вэ те. Тэгээд одоо сатаарх юм хийх ёстой. Би бас нэлээд олон спортер хичээлсэн байна. Тэгээд чамгүй сайн амжилт байгуулсан. Би анх гүйдэг байсан. Хөнгөө тэтгэн дундын занаас эхлээл холын зай хүртэл бэлтгэл хийсэн. Тэгэхэд Төр Батын Батлаг гэж хөнгөө атлетийн одоо EM атлетик клубын дараагаар байдаг. Одоо бидний багш хийж байгаа. Энэ дээр би хөнгөний бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд ингээд аврагчийн спорт гэдэг спорт нь олон төрөлтэй 14 хоног тэмцээн явагддаг. Энэ тэмцээн чинь Монголын баг гэд бид нар чинь бас очиж хос алтан медаль 2004-2005 онд авч ирсэн. Тэрний өмнөх явсан ах нарын баг бол хүрэл медальтай өмнө ирж байсан юм. За биатлон, патрол, цэргийн 3 төрөлт гэдэг спортуудаар хичээлж байсан. Бас л аймын аврах шалралт тэмцээс медалуудыг хүртэж байсан удаатай л да. За багштайгаа ерөнхийдөө 2014 онд алхачийн сургуульд сурж байхдаа манай багш маань яг 90 хаах аврах ажиллагааны чиглэлээр хичээл сургалтыг ордог байсан. Тухайн үед бол яг онцгой байдлын байгууллага гэж юу юм бэ гэдгээс ахуулаад аврагч хүн ямар байх ёстой юм бэ? За офицер хүн ямар байх ёстой юм бэ? За тэгээд дээрэс нь 90 хаах аврах ажиллагааг ер нь яаж явдгийг юуг анхаарах ёстой юм. Хичээл ер нь яг ингээд суур мэдлэгийг бол маш сайн тавьж өгсөн. За манай багшийн хамгийн авууштай зан чанар гэх юм бол аюу юмд тууштай. За тэгээд нөгөө ажилдаа аюу сэтгэлээсээ ханддаг гэх юм уу. Тэр нь одоо нөгөө нэг аюу үр дүнд хүргэдэг. За дээрэс нөгөө хүнд хурж ажиллаж чаддаг. Ийм л гэж боддог та. 2017 оны 2 сарын 17-ны өдөр тус гамшигаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги маань тухайн үед нийслэлийн иргэдийн гамшигаас хамгаалах сургалтын төв гэж байсан. Тэр үед газар хөдлөлтийн багшаар ирээд тэгээд миний үе болохоор хууль цахилгааны сургуульд газар хөдлөлтөөр магистр бичсэн. Тэгээд тэнийг хамгаалаад байсан үе л дээ. Тэгээд л их хвчлэн газар хөдлөлтийн хичээл, аюулгүй өрх. Тэгээд ер нь бүхэл тангамд хичээл ордог байсан. За тэгээд тухайн үедээ бол шин тутам байгуулагдсан байсан сургалтын төв. Ер нь тэгээд нийслэлийн иргэдэг эхлэлтгөө орон нутагт явж сургууль зохион байгуулж байсан. Ер нь жилдээ нэг 14,000-аас 21,000-ын хооронд сургалтуудыг авч байсан. Хүний тоотой сургалтуудыг авч байсан удаа би. Миний заах ур чадвар хэр байхаас шалтгаалж нөгөө хүмүүстэй хүрэх онцлог нь л байдаг л да. Тэгээд би хэр зааж чадсан, тэр хүнд хэр их ойлгомжтой байсан бөгөөд хэр хүртээмжтэй байсан бэ? Асуусан асуултанд нь хариулж чадсан уу юу гэдэг онцлог маань л гол онцлог болж байгаа юм. За миний хувьд цогтөөрдөд дурандатай хамгийн анх 2017 онд одоо шавьяар анх томилогдож ирж байлаа. Тэрнээс хойш 2022 оноос 2025 оны хооронд нэг халдан байгууллага буюу одоо гамшигаас хамгаалах сургалтын төв гэдэг ангид одоо бас одоо мэрэгшсэн сургалтуудыг надад өгч байлаа. Онцгой байдлын сурагч багш нарыг сургаж бэлдэх, мэрэгшүүлэх онлын хувийн хичээл сургалтанд бол маш үнэтэй, үн цэнтэй хувь нэмэр оруулсан ийм хүн гэж би бодд юм аа. За хувь хүний хувьд бол багш маань маш энгийн, тэгсэр нэ яг одоо ажил хэрэг тушаал дээр маш хатуу байр суурьтай, шаардлага өндөртэй, зарчимч, ямарваа нэгэн дуудлага одоо гинт гарахад одоо зааварчлаа ширээний ард суудаг онцлогтой хүн биш. Одоо аврах ажиллагаан дээр хүртэл штабын дарга гэдэг бол зааварчилгаа өгөө суух чиглэл биш. Өөрөө бүх өдөрдөн зохион байгуулад явдгаараа бас багшийн онцлог баг. Залуучууд одоо бол ингээд үүрэг гүйцэтгэж чадамжийг ингээд харах дээр бас их гоё болчихжээ. Манайч дээрээс нь одоо багаж хэрэгсэл юмуд нэг сайхан болчиж
бидний үед одоо ахнаар бид нар чинь залуу аварч нар байхад ахнаар энэ чинь үр гүйцэтгсэн байдал одоогийн бидний үр гүйцэтгэж байгаа байдал энэ төр бол шал өөр болчихлоо шүү дээ. Үнэхээр багаж техник хэрэгсэл олон улсын жишг нийцсэн багажийг хэрэгжилж байна. Халаматраг хэрэгжилж байна. Тэгэл энэ усны багаж хэрэгслүүд гэхтэл бид нар бас жижиг багаж хэрэгслүүдийг хэрэгэлдэг болчлоо л одоо. Баадитай байдаг. Баадын нөгөө үнэ аягүй сайн ойлгодог. Намайг усан шумбахад миний баадын намайг олсоор хамгаалдаг, өгүүл цуг шумбдаг. Баадыг шумбуулчаад би хамгаалдаг. Тэгэхээр энэ хүн ингэж догтдог, сул догтогч, догттой догтдог гэдгийг мэддэг болчдөг учраас бид ч бас нэг үүрэг гүйцэтгэхэд аягүй ойлгомжтой сайн байдаг л да. Энэ тал дээр бол баадын систем бол бас манайд нэлээд тийм сайн байдаг. Миний баад ч нэг Говьалтай аймгийн 9 болгосмын харайт Самбуугийн мөнгөн шагаа гэдэг одоо хууль сэргийлэх их сургуулийн ахлагчин сургуулийн аврах ажиллагааны ахлах багш хийж байгаа залуу байгаа. Сайнтай хүн шүү дээ. Би бас нэг дэд ахлагчдын туралдаа хүртлээ энэ явах энэ цаг хугацаанд чинь асал их цаг хугацаа туулж штэ боломж. Тэгэхээр энэ цаг хугацаанд намаа ажиллаа хийх тэгээд энэ олон хоног үүрэг гүйцэтгэж явж ирэхэд арын минь бат сайхан дагаад үр хөвгтэй сайхан өсгөөд ингээ хүмүүжлээ явж байгаа. Би бол андаа бол төлөх баярлж байгаа. Миний анд одоо уртын дуучин хүн байдаг. Адилхан битээ хоёулаа мөрдөстэй. Тэгээд ер нь баяр наадмуудаар чинь гэртээ байх нь ховор манай хүн уртын дуучин. Тэгээд нээлтэн дээр ингээд яадаг. Би тайзан дээр ихнэр дуулж хахад би доор нь хамгаалтанд нь зогсож явах жишээний тийм ингээд нэг юм зүйлүүд болдог. Гэхдээ бид чинь хоёулаа л хүний тэ сайн сайхны юмнуудын төлөө явж байгаа. За нэг хоёр охинтой. Нэг баяр юуг нэг хайр яг бусад аавууд чиг тэ ингээд тэмдэглэж чаддгүй юм байли. Би яг бодсон шүү. Яг тэр баярынх нь өдөр цуг байж чаддгүй юм байна. Ажил үргээ гүйцэтгэж явахад ард минь тулгуурлдаг хандаа хүүхдүүд бүгд нь хайртай гэдгээлээ. Онцгой байдлын байгууллага мэрэгшүүлэх сургалтанд болон бусад төрлийн удирдлагын сургууль дээ. Одоо манай Монгол өөрөө олон улсын багтай болж байна. Энэ төрлийн шат дараалсан сургалтанд 4 удаа хамруулна гэдэг бол бас том ихтгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр л дээ. Тэгээ сая өнгөрсөн 2025 онд би 30 хүний бүрэлдэхүүнтэй бүгд наркетад улсад хаттар 90 хайхаа ажиллагааны дадлага сургуулийн урьдчилан юунд оролцоод ирсэн. За энэ маань бол бас том одоо над хүлээлгэж байгаа хариуцлага бөгөөд нэг талдаа шагнал. Монгол аврагч нарын чадвар, чадамж гэдэг бол амар мундаг шүү дээ. Олон улсын аврагч нарыг ягаа бидний ингэж үтгэх тэр бид нар хийж үйлслөө, daарлаа, хувц нойтон байна. Тэ хоолтой хоолгүй байна. Тэгээд цаг урт байна. Тэгж ажилууллаа энэ төр гэж хийж тийм юм гаргадаг учраас ерөнхийдөө бол Монгол улсын аврагч нарт бол олон улсын зүгээс аюул өндөр үнэлгээ тавьдаг. Аврагч тэмцээний хошоо авраг гэдэг Азийн хошоо авраг тэ олон улсын тэмцээний алтан медалийг 2 жил дараалан баг хамт олноороо хүртээд ирээд ингээд зогсож явах чинь бас их бахархамжтай байсан. Шантрах юм зөндөө байлгүй яах вэ? Гэхдээ бол тэр болгоныг даван туулахын төлөө хичээсэн гэдэг чинь л өөрөө их үр дүн юм болов гэж боддог шүү дээ.